Nara, nara, näşir, söder, taşa, namagchi, namarin, dondas, negin, soğasan asare, nerhukçuç, ayazgı, nadam, sengulç, bıyılgı, hiho. Ухаангааралдуулж очихыг дэлэх хүү өөрийг сөвөөсөн бэлгийг дэлэх хүү сонгоо доосвол доосой бүжвэл бүжи уг хаяасан утга сэлбэлчиг дүүргий чи аран олныг төлөөлж байна өрмэй. Хүмүүс гэж одоо баг би ч гэсэн тэр дунд авч яваа л да. 90 50 олон юм болж байгаа. Тэгээ тэр бүх юмд ингээд санаа бодол чиглэрээд ингээд өсчээд ингэж болохгүй, тэгж чадахгүй юм. Доор бүрнээ ингээд жоохон бохимдаад танилцлаа. Тэгэхээр энэ нөхцөлд одоо яг яаж газарддсан бол Голоо бариж газартай мэдээж ойлгомжтой шүү. голоо барина гэхээр тэгээ яг энэ нөхцөлд тэгээд хүмүүс Чопарен уртха харан артха анзааран дөрвөн найман завхста самансна эргүүлэн тархин гавалта хурааж задлан шинжээлэн эцсийн дүгнэлтийг хийж үйлдэл болгоно. Намайг орчин цагийн үг айлтвал эргэлзэх өрсөд олон биймэт надад үзэгдээд байгаа тул би хэлчихье. Би улаачийнхаа мэддэг үг өгүүлбэр бас техник бүгдийг нь таних бас эргэлж чадан тэрхэн говьд нь эцэгнэн сууж бай. Өөрөс тул ийм зүйлийг чадахгүй гэж та нар яаж сэтгэвэ гэж харин би та нараас асуумаар байна шүү. яг хүмүүсийн голтод асуудал зүйл надад нөгөө Монголд чинь эртний үг хэлэхээр ярьдаг. Яагаад орчин цаг үеэр яриад байна вэ? Тэгээд Бид тархинд нь утга оруулж ирлээ. Өнөө үгээр өгүүлөөнөөс үдэш хүртэл хайсан ч байхгүй бол түүгүйцтэй. Эсвэл би хаяцхан ихород ихос асуухядурад аурын хай. Ингэж айлтаж чадсан шүү. тэгвэл өөр нэг өнцгөөс бодоод үзвэл яагаад урд өмнө буусан онготод хан шиг ингэж хөрнөж болоогүй юм бэ? Мэдхгүй өөрсдөөс нь асуутахай төдний сүнсгүүлийн хэмжээг нь таних өөрийнх нь чадал шид хүчийг өөрөөс нь асуухгүй нутоос асуудаг нь ямар учигтай юм. Тэгээд нөгөө онгоцод чинь тэгээд Эсвэл тэднийг буулгаад ирье. Тэгээд асуу болно. Мэдээж цаг хугацаа ойр бол төд үгсэлэхэд өөрийнхөө айлтгад төхөмтэй болсон. Гэтэл бидэн шиг хараарны хэлэн мэддэггүй. Хятад ороос нь мэддэггүй нэг сонин хэлээр айлддаг байсан. Өгөөд бол энэ орчин цагийн хэлээр нь шулуухан шуударчихсан нь орой л амар байлгүй. Өрсөд ойлгомжтой энэ улаачд төвөг багтай
цаг хэмнэ харж байна уу энэ бяцхан зүрх нь болбоод хаг шидэх нь холгүй бай. Өршөөд хойтон алам минь амар мэндийг эрен мэндэлж байгааг хүлээн авдагай өнөөлж минь шинэхэн тул олж битгий гоочлоорой. Байгаагаар нь хүлээж аваа. Байдагтан байлгаарай. Магтаж бүү нисэгч хэрэтэ муусаж бүү дартуулчхаарай да. Энтэс дартвал бид хэцүүдэн шүү. Өнөө гарагт чи төрөөсөн хэрэг түмэн хууль энтер хөөрн юу гэж санал болгосон. Харин би танай 10 насны чинь шүтлэг бишрэл шахуу тоглоод байдаг тэр шинжлэх ухааны чинь талаар хөөрн юу гэж саналаа. Болсон. Тэгээ. Орчин цагийн өрсөд оршдог ус эсхэ шинжлэх ухаанаар батлаад ширээн дээр минь баталгаажуулсан томхтойгоо цуг 50 гэх нь хоолгүй байх юм. Тэр нь хинбэ? Хүмүүн юм уу? Юу юм? Чи надад нэг татлаа. Шинжлэх ухаан гэж юу юм бэ гэж байна? Тий. За шинжлэх ухаан гэж яг хүн гэхээс илүүтэйгээр хүмүүсийн одоо холбоо гэж хэлж болох юм болоо да. Яг орчин тойрон эргэн тойронд байгаа бүхнийг өөрсдийн боломж чадлаараа шинжиж бие биендээ өөрсдийнхөө олсон мэдээллийг хуваалцдаг тийм нэгдэл болоо. Яа тэгж ойлгохгүй. Үгнээс нь ойлгомжтой юм шиг шинжлэх ухаан шинжилдэг ухаан л байх нь бэ. Тэгвэл юг шинжилдэг юм? Гарт баригдаж үзэгдэж байгаа бүхнийг шинжилдэг дээ. Хэн шинжилдэг юм? Хэмжээ хязгаар нь хаа хүрээд толдог юм? Толдог юм уу ер нь? Толшгүй алсад отдог юм. Шинжлэх ухаанчдын хүслээр бол одоо толсон юм бол байх. Толсон нь бол яг олж мэдсэн л юм байна. Тэрнээс цаашаа илүү нарийн ширийг судалгаад үзэж байгаа. Онгод биднийг судалдаг шинжлэх ухаан гэж байна уу ер нь? Олон нийтэд бол энэ тийм бол сайн мэдэхгүй. Яг нь нууцаар бол сүнсийг илүүтэйгээр судалдаг хүмүүс байгаа. Гэхдээ нийгэмдээ бол сүнсийг илүүтэйгээр өгөөсгөх төлөвтэй л байдаг та. Яг тэгэхээр Баталсан баталгаа, нотолсон нотолгоо тэр ширээн дээр нь тавих бичиг цаасан байна уу? Миний үзэхээр бөө болон улааж босод бүх холбогдогчд онгодыг шинжлэх ухаанчид босоо шинжилээд ухаан тоглоод байгаа босоо үгүй бол үгүй л доо. булаачид мэдээж онгод дээдсээс юм суралцж байгаа ч гэсэн яг өнөө цагийн шинжлэх ухааныхны арга барилаар энэ бухимтай харьцдаг. Арга барил гэдэг нь баримт нотолгоонд толгуурлаж түүндээ яг цав нийцэж байхыг хэлэх хэрэг үү? Одоогоор тийм ээ шинжлэх ухаан бол Тэгвэл биднийг хэмждэг багжаараа буултан дээр ирээд хэмжиж болох уу? Тийм багж ер нь байна уу да өрсөөд минь. за миний мэдхийн хоёр юм бол байгаа хаа. Ойролцоо төвхөд нэг нь бол яалтчгүй тархин болж байгаа үйл явцыг Тэгээд Оронгаад. хуваараа хэмжтэл энэ чинь иймч атом тиймч молекул иймч бүтцтэй тиймч
онгод гэдгийг яг юугаар нь тодорхойлох юм? Зодтол бол бүгдэл дотор. Аюунхан гэдгийг юугаар нь хэмждэг? Түүнийг төгөөл дор хэмжээнд баталгаа нуталгаа нийцүүлэн судлаад тулчих. Энэ талбарт илүүгээр сэтгэл зүйчид илүүгээр судалгаа хийх баха. Тэд нар бол яг багш Шүүрэлэн тэгэж ялгараад ийм тийм эффект гэж юу гэсэн үг? нөлөө Ийм тийм нөлөө үзүүлснээр ингэж тэгэж ораншин агсаад байна гэх хичээлэн. Ингэж тайлах, тэгэж ярих. Ухтаныг үзүүртэй холбогддог юм бол яагаад хоёр талдан гарч хаад биенийг үүсгээд байгаа юм? Эндээс нь шүүрэлээр тайлж болж байна. Тэндээс нь хэмээр тайлж болж байна. Энд нь өөр нэгэн зогсчход авраач гинэ. Болсон шүү дээ. Хэн нь яг үнэнийг өгүүлж, хэн нь яг хэмжээг тодлоод байгааг хэн шүүж, хэн баримтжуулж, хэн эцсийн цэгийг хатгах юм. шинжлэх ухаанаар явж байгаа хүмүүсийн донд бол мэдээж шинжээч хүн бол байна. Тэрний ард нь бол яг тэр чиглэлээр суралцсан том эрдэмтэд нийлжиж энэ шинжээчийн гаргасан дүгнэлтийг нь бүгдээрээ Тэгвэл онгод бие бууж байгаагаа баримтжуулахын тулд бичиг цаас хөөцөлдөн бяцхан хөрөсийн ард дурдуур нь шогшоод намайг батлаад өгөөч гэж нойлон хатан гуйх хэрэгтэй болох юм. яг шинжээч хүнийг орон залаад тэгээд танаас мэдээлэл аваад тэр мэдээлэл сайн боловсруулаад гаргах бах та. Тэгээд тэрийг бусад мэдээлэлтэй харьцуулан үзэж нэг баримттай бусдад илгээж болох цаас баримт гарч ирнэ. Тэгэхгүй бол бусд нь тэр эрдэмтэд бол хүлээн зөвшөөрөхгүй л болоо. Ихтэй асуудалтай аж. Гэхдээ бид хүлээн зөвшөөрөгдөхөө хүлээж хөлцөж суух гэж бодлоогүй гэдгийг Тарусууд ойлгож байгаа л гэж найдаа. Харин та нарын тулгадаг баримт нотолгоо гэж чинь туйлын үнэн бөгөөд зөв гэдгийг төгс хийгээд төгсөр гэдгийг хэн хэмжиж хэн шүүх юм байл гэж түрүүнээс багш асуун ядаж тэнэгхэн өсөөжийнхөө торхин гавал дотроос тохирох үгийг эрен бидэж. Яацгүй түрүүний хэлсэн эрдэмтэд байгаа шүү дээ. Тэр хүмүүс Эрдэмтэд чинь энэ тэнгэрийн дээр орчихжээ. Бодвол огторгой ертөнцөө арайн дээд амар амгалан гэчиг бүхлээр нь мэдэж бүгдийг нь баримтжуулдаг бололтой. үгүй тийм биш ээ. Чадахгүй. Гэхдээ тухайн салбартаа бусдад илүү мэдлэгтэй байгаа болохоор тэр салбартаа гарсан шинэлэг дэвшилтэд тийм мэдээллийг шүүнд угаж нэлээд зөвшөөрөх үгүй юу гэдгийг шийддэг гэсэн хүмүүстэй. Тэгснээс бол тэр тэнгэр огторгой хэмжээнд тэгж ярьдаг хүмүүс бол биш ээ. Хүмүүн тархин гавлынхаа хэдэн хувийг ашигладаг гэлээ. Яг тогтсон тоол байхгүй зүгээр
хүмүүсийн ярьж байгаагаар бол нэг 5-10% л гэж ярьдаг. Өөрсдийгөө ч бүрэн танаагүй ажээ. Тэгвэл яаж бүхий үсийг өөрсдийн бяцхан 5-10% багтааж баримтжуулахыг шаардаж зөрхилж байна. Тэгэхгүй бол 90-50-нд бидний янзын ярих хүмүүс их байдаг болохоор ядаж л өөрийнхөө салбартаа мэдлэгтэй хүмүүс тэр салбарынхаа одоо хаяаг өөрсдийнх нь чалаар манж байгаа болохоор тэгээд тэдний өг нь илүүтэйгээр нөгөө үнэтэй одоо илүү барьцтай болохоор хүмүүс тэр хүмүүст итгэдэг. Тэгээд мэдээж өөрсдийнхээ хэмжээнд Итгэл өгч итгэлийг нь хурааж буй хүмүүс 5-10% л сэтгэдэг юм бол 100% үр дүнг тооцож түүний үр дагаврыг манаж дийлхүү. 100%-ийг бол манж дийлэхгүй. Тэгээд өөрсдийнхээ чадлын хэмжээнд бол манж дийлнэ. Мэдээж үнэн гэж айлтлаа. Үнэн бол цаг хугацаа орон зайгаараа хэмжигдэн. Тэгвэл тухайн орон зай тухайн цаг хугацаанд энэ туйлын баталгаат баримтад үнэн хэмээн шинжлэх ухаанчид айлддаг ажээ. Би зөв ухаж. Туйлын үнэн гэхээс илүү Чи тэгж л айлдсан шүү дээ. Түрүүнээс би хойш. туйлын үнэн гэж хэлээгүй. Яг өдний хүртэл сурсан гэдгээр л ярьж байгаа. Шинжлэх ухаан болоод. Тийм болохоор тэр шинжлэх ухаанчтай бол туйлын үнэн гэж ярихгүй. За тухайн орон зай цаг хугацаанд үнэн энэ юм а гэж баримтжуулан нотолдог. Нотолсноо тунхаглан бусдад тулган хүлээлгдэг өрсөлдөөдийг шинжлэх ухаанчид гэж айлдаад байна. Зөв үү? Онгод хүмүүнээс юугаараа ялгаатай юм. Орон гэргүй амьдсан бид. Юугаад хүмүүний бие зээлдэд хөрсдийн амьдралд хотголдоод та өрсөлдөөдийн тавар амьдралыг тоошгүй зүгрүүн эргүүлэх гэж чаргуулдаад явахлаанууд бид. Миний ялж байгаагаар хэдийгээр нас орсон ч гэсэн нөгөө үлдээсэн үр удам хазаах гэдэг болохоор буруу тийшээ явж аюул руу орчих гэдэг болохоор араас санаа зовоод нэг чадaltaй нэгнийх нь биеийн төр одоо Чадaltaй гэвэл чиг. зөвхөн за нэг гэдгийнх нь арай нэг мэдрэмжтэй гэхүү дээ. Тэр нөгөө бэлэг талын мэдрэмжтэй өөрийнхөө бие төр Хоёр бол энийг шулуудахчих заяатай л гээ төвөг. заяатай нэг би наваад тэгээд бусдад анхааруулах ингээд явуулаад аль шүү гэж хэлэх гэж бууж байгаа болов. Бид тэгээд шинжлэх ухаанчдаас чинь юугаараа илүү болцоход бууж ирээд буруу зүрөө чилчээд суугаа юм. Шинжлэх ухаанчдаас арай өөр өнцгөр юмсыг хараад Ягаад өөр өнцгөр хараад байгаа юм. өөр гэдэг нь тухайн цаг үед сурсан арга барилаараа хараад Та өрсөд ягаад 5-10% төгжигддэг гэдгээ мэдхүү. гэнтэхгүй. Төгжигддэг гэд хариултыг хэлж эхлэв. Өнгөрсөнд амьдарч байсан бол өнгөрснийхөө өвийг л тээдэг гэдэг чинь төгжээ. Буюу хайрцаг. Буюу чөлөөтэй сэтгэлгээг хязгаараасан тогтоож буй та өрсөдийн хязгаар. Та өрсөд 5-10% дотор
Үгүй 5 10 тойруулаад хязгаар босгочих чи гэвэл чинодтай хэр санал нийлэхгүй. Одоогоор бүрэн гүйц ойлгохгүй орж гисэн юм ойлгох Онгод гэхээр өнгөрснөөс буужээ. Өнгөрсөн өвөл өртөөлөх гэж иржээ гэдэг чинь бид яасан өнгөрсөнд гацчихаа юу үдийдөө оршоогүй хэрэгөө ирээдүйдээ замхрах юм уу? тэр нэг өөр өнцөг гэдэг нь арай биднес өөр ертөнцийг харах арга барил үзэх нь арай өөр байсан болохоор Байсан. Тохиолдол өнгөрсөнөөр жижиг байгаа. Өөр өнцгөр хардаг болохоор яаж өөрөнцгөр харж сурсан юм бол та бодвол хөдгөөрөө жоохон тэлээ юм байлгүй дээ тийм үү? Төгжих тойрго тоорсос жоохон хоёр алхам цаашаалсан юм байлгүй дээ. Тэгвэл та өрсө 5 10 бол бид 7 12 байж мэдхээс юм. Үгүй юу? Тийм үү? Үгүй юу? Төрсөж өгөхөөс бол би баясаа. Чиний альдаснаар хүмүүний хараагүй өнцгийг харддаг юм бол хүмүүний оршоодгүй орон зайг бид оршоож тэндээ аюун сэтгэлгээний цар хүрээг жаахан тэлсэн байж мэдэх юм. тийм ээ. Тэгвэл тэр орон зайда тархин гавлынхан тарин орон зайда байгаа үлийг нь таарсуудад суулгах гэд дуулгах гэд хөрсдөд бусгах гэд байж босхоо. Гэж болно. Тэгээд одоо над 5 10-тай чинь бид яаж нөгөө оршиж оршааж үзээгүй тархиныхаа тэрүүхэн хэсэгт мэдрэлжиж үзээгүй тэр нэмэгдэл хоёр хава батлах болж байна та. Яхаа батдаг гэхэд бол яг Монгол дэдсэн аль дээр сонсдог хүмүүс бол сүсэг эмээх болон зөвшөөрж байгаа. Энэ ашиггүй ойлгосгүй даггүй хүмүүс бол тэднэрт одоо яаж явах вэ? Тэр бас яг илүү шинжлэх ухаан гэдэг нэг илүү нэг итгэдэг Яг зөв. Тэр шинжлэх ухаанчид чинь бидний дайсан юм уу? байсан бол биш ээ. Зөвхөн илүү дээр хүмүүсийн итгэлийн хураас нь л хүмүүс байх болов. Өнөө цаг үед. Дайсан биш гэдгийг чи юугаар батламжлах юм? Биднийг эсэргүүцснээр гаргаж буй үрдэн хохирол биднийг эсэргүүцэдгээ тунхаглан түгээсний гар цохирлыг чи тагаар батаж бичгээр үлдэж дэлхүү. Би тэрийг дэлэхгүй. Гэхдээ яагаад дайсан биш юм бэ гэдгийг Харанхуй муухаглаас хүн төрлөختнийг арай дэвшингүй болгож байгаа тул түүнийг яаж дайсан гэж үзэхвтэй гэж юу? гойго. Тэр улаачтай бол өгөөсгдөггүй. Тэгээ өгөөсгөлөж гэсэн яг энэ хотол лөөрчд гэж бол ярихгүй. Гэхдээ бас тэгж дэмжихгүй. Яг тэгэхээр өөрсөнд нь нотлохоо баримт байхгүй болохоор Миний л үзэхээр мухар сүсэгтэй цээжээ дэлсэн гэдэг чинь шинжлэх ухаанчдын үг шиг санагдах юм. илүүтэйгээр ард түмнээс гарч байгаа бол яг Тэдний тунхаглалын үрдэн босоо болно. Би зөвшөөрн. Гэвч 2% зөрөөтэй тархин говлын үтгсэн алдааг тэд та нарын өмнөөс үрэх юм уу? тэд нарын өсөж байгаа юм бол Тэд нар орон зай цаг хугацаанд эзэн эрхээ идэлж байвч
Онгод бид нар 3 цагийн хөлхөнд газаргүй өөдөн бос юмаа гэхэд дэлхий гаргаас нь алчигсан орон зайд эзэн эрхээ эдэлнэ гэвэл Шинжлэх ухаанчдын яг гол үндсэн барьж байгаа зарчим нь бол яадчгүй таньж мдэггүйгээ таних гэдэг тэр эсвэл эрмэлзлийн таньж мэдээгүйгээ таних. Таньсаар л бай таних тусах. тусгай. Тэгвэл таньсан нь 1000 жилийн дараа хохирол байв уу? Хонжоо байв уу гэдгийг тэр өрсөд тооцоолон баримтжуулж баталгаажуулж дийлэх үү? 1000 жилийн ардыг сандаг 5-10 хувьтан хүн цөөхөн магад төрж байгаагүй ч байж мэдэх юм хэн мэдэх тийм биз дээ. Одоо цагт за 1000 жил гэж би бол том доорохгүй. Гэхдээ урд өмнө болсон бүх мэдээллийг өгдөл хэлбэрт болгоод тэгээ тэрийг юм сайхан боловсруулад дараа юу болох вэ гэдэг таамаглах тийм аргачлалууд тийм дэвшилттэй одоо өнөө цагийн технологиуд байгаа. Тэрийг ашигладаг гэсэн ухаанчд бол байгаа. За жилийн дараах Тэгвэл тэд нь дэлхийгээ эргүүлээд бай илгийг нь төмөсөд бай гэж тоцоолон горгож шийдвэр дуулгасан хэрэггүй. Тэгвэл яасан хөгжин гинэ хөлжин гинэ. мэдээж тэр хүмүүс донд бол зөндөө яг энэ байгаль ихтгэлгийг ухаж болохгүй гэж Чиглэлс бай апатас бай тэгвэл хүн төрөлхтөн яах юм хаачих гээд байгаа юм тэ та өрөөсөд хотоодоо цатгах гээд хүнс нь ховортчихоо юу. Осон дулааныг сонголцоод бүлээн пара гэдгээ тэрвэрэх хэрэгцээ шаардлага нь тулжээ мөн үү? Тэгвэл анхнаасаа яах гэж үснэсгүй өдөө хэврэгхэн бүтцийг хөрсtöд залчхаад хүйт оруулан жиндээгээд байгаа юм. Хөрст өөрөө буруутай босоо ашиглах авгад металлод автраар нь сөйлгээд өнөө түлшнүүд нь хишингэн хатуу төлвөр холилдоод байхад хэн хараад зүгээр суух юм мөн үү? уг нь зөв гэжтэй энэ аюулыг орчиж хэлж байгаа олон эрдэмтэд шинжээч байгаа. Гэхдээ тэрний үгийг бол төр зассан ч юм уу эдийн засгийн байгууллагууд нэг ойшооч сонсдгоо яг альбууд Тэд баримтаараа тусахаар бараг яагаад ч ялж чадахгүй байлгүй тийм. уг нь бол яг баримт натлахоо тоо үзүүлдэг бүх юмараа ингээл угаал хэлээл гэдэг. Бусд нь болоод байна. Манайх яагаад болохгүй гэж бусдаараа охлаа шүү дээ. Үдийтэй өрвийд сүрвийгöd хүмүүн төрлөختөн ашаадал байна. Хохиролтой гэдгийг хэн яаж нотлох юм? Хохиршгүйгээр харанч дэвшээд байгаа босоо өөний өмнөөс хэлэх үг байна уу та? Үгүй өнөө. Шинжээч та байгаа. Уг нь яг байгаа. Энэ Хортоод байна. Хоргүй юм аа. Хохироогоод байна. Хохирол нь хаана байна? Хэлээдэх гөгчлөн. Хэрүүл оруулаар дүүрчээ. Хөх Монгол мэн. Тийм үү? тийм ээ. Яг тэгж асууж байгаа хүмүүс бол шинжээч та биш ээ. Боптол зүгээр ард иргэд Чи садвайсаа баг үсчдэггүй. Би гэж сэдв рүүгээ чирээд байна. Бэдэнд хэний буруу зөвийг хэлцэх гэж суудлаагүй.
Хэлхээ хитэн үгээр тэрхэн говсыг масаж цацаа юус гэж бодсон юм. За. За тэгээд шийдсэн нь юу юм бэ өрөө? Усан түнхчүүд хаа хүрэх гээд байгаа юм гэдэг асуултанд минь хариулаач. Ухтаа өнөөдөр та нар дулаан өмжигээ болсон. Дэлхий хэшгэ харамсахгүй шүү. Та өнөр таваад уушиг цээж цаарлаа гэд хохирлоор шилбүр дайдас өгөхөөгд авахаваад өнөхүүрэн биеийг чинь газар их чинь тэврээд хасаж байна шүү дээ. Энэ хэдийн айлдагдсан хиндэж айлгамжтай. Өнөө гэвч өдөө хүртэл таньсан алм нь хангалтгүй. Тэр шинжлэх ухаанчдаараа хүзүүгээ баймсуулчхаад тэр хязгаараа эвдэн сэтгэхгүй өрсөд хохирлыг үтгэж хохираасан олон нь охироод байгаа ч мэдэхгүй. Мэдэж байгаа нь чорлоод чихэнд чиртээ яншихаас хэтрэхгүй. Байгаад л байна. Хөлжиж хаа өрх юм бэ? Би асуулт асуугаад л байна. Ухаад хаачин гэвэ марас гэдгэрүү нисэн гэвэ. Хүмүүс зарж байгаа. Тэшээ нисгэж. Онгор гараглаа. Мэдээж хүмүүнд хүнслэх хийгээд дулаан орон сууц гэд шууд хэлчихье. Овцосоосах үрс балчруудаа байж уулах гэх мэт олон хэрэгцээ буй. Төвгөө дэлхий дээр тийз аван төрсний хувьд эрхээ эдэлж хариуцах нь зүйтэй. Гэвч эрх гэдэг нь юу юм? Хариуцлага нь хаана нуугдаад байгаа юм? Нуугдаж байна гэж хэлээ. Эрх эзлэгчд минь. Хариуцлага нь нуугдаж байгаа шүү. Эрх эзлэгчд минь. Чи яагаад гүйлчихсэн аятай төрх үзүүлээд суугаа юм? Яг хоо таны яриг голоос нь таслах боо гэж бодвол асуужсан анхааралтай сонсож. Чи биднийг хайзаанасаа мэднэ. Бид хорилцсон ярилцдаг. Харин түрүүн яахан хацаагаад байгаар чинь амийг чинь батсан басхаас таг дуугүй өргөд дүнсэж соо гэж бол хэлээгүй юм. Яг хоо та яаш дуусах болохоор би тэгээд таны яриг дуусна сонсож байсан анхааралтай. Онгодын айлдар сонордэй гэтэл онгод борлуулан бууж ирээд сөрдүүлчгээд мордолоо гэж хүмүүн олон хэлцэг бийтэй. Өөрснийхөө ойлгож байгаараа л хүлээж авах байх. Хаан явж байсан. Төрч. Асуулт асуусан гэх. Хоч түнхөд хаа хүрэх вэ гэж асуусан та. Хаа хүрэх вэ? За энэ асуултын хариултыг би нээлттэй үлдээж хий. Гэвч баса олон талтай сэтгэрээ гэж хүмүүн олонд уриалах байна. Хэрв нэг л зүгээс сэтгэхэд байвал нөгөө тав арва тэлэх нь юус болтоо? За тэгвэл өдий бужигнаан донд таарусууд юу бодож юу сэтгэж суунда? Шийдэл хайж байгаа ганц ширхэг ухан байвал шингшиж аваад өнөрлөд
тавих юмсан. Гэвч бүгдээр өсө хаасан засгуулах төдөө эргэлдэж за яахав хатуухан үгсийг ханцуудаа нууч байдаж махан бид төрсөн мөнслөх өрхөн буй хариуцлагч буй. Энэ хоёр бол уухта нэг л үг юм шүү дээ. Нэг зуусны хоёр тал. Нэг талаас нь л хороод байвал нөгөө тал нь чухамдаа оршиж байна уу гэж асуух талаасаач жоохон төрөөд байна. Нэг талаас нь хараадас бай. Нөгөө тал нь орших уу? Эсвэл харсан хараагүй оршиж байгаа юу? Чи хизээч заосны сүлд таарлыг харж үзсэнгүй. Зөвхөн тоогн ширтээ байж. Тэгвэл сүлд оршдгийг чи ер нь мэдэх болов. Сүлд чиний хувьд орших болов. Сүлд эсвэл огт оршдоггүй юм уу? Заос нь хардаа дахиад тоо юм уу? Эсвэл хаасан юм уу? Мэдээж бодит амьдралаар сүлд оршино. Гэхдээ хэрвээ би мэдэхгүй бол миний бодол санаанд бол оршихгүй. Хязгаарлагдаж байна мөн үү? Таварам. Яг мэдээж Дарамжиг бос шүү өрмэй. за би дуурал дээр жишээ бариад байсан. За ингээд алхаа ингээд хавхад яг арт талын нь бол төсөөж болно. Байнга энэ зүгээс хараад хад штэ. Гэхдээ яг арт талын нь бол яг байгаа үгүй гэдгийг бол яг мэдээж нэг тийм байгаа юм чи арт тал нь бол байгаа. Гэхдээ яг юу байгаа сүл байна уу, тоо байна уу гэдгийг би төсөөж барна. Арт талд нь юм байдаг эсхийг төсөөлөхгүй ч байж магадгүй шүү дээ. Мэдлэг үгүй бос. Мэдлэг үгүй төсөөдгүй. Бүгээрээ хязгаарлан арт нь юу ч байж болно. Тийм үү? Тийм ээ. Сүлд бос урчлан ертөнц оршиж байж болно шүү дээ. Хэн үгүй гэж наталж зөрхөлх юм. Сөхөж харж байж мэдэн бидтэй. Эрхээрээ мөнхарсан өрс мэн. За, эрх хариуцлагын тухай би олон зүйл ойлтод явах. Тэртээ тэргүй асан онгод бооролоод дуусгачихсан. Хөрөгцөө онгогдох нь зүй. Харин энэ бужигноонд хөрөгцөөгөөч хонгож чадхаа болчих вэйдэ гэж бодож байгаа өрөөс байна. Хоолноосоо салчих вэйдэ. Уснасаа хагцчих вэйдэ. Яасан ажлаасаа халагдах тухай лав айлдаагүй юм шүү. Тийм өсөд цөөн ч гэсэн байгаа. Тэгээд дийлэнх нь бол ажил төлөө бодоод автаа бодоод явж байгаа хаа. Дахиад эргий. Та өрөөсөөдийг нүцгэн шахуу төрүүлчихэд ягаад өвлийн жавраар бүтээгээд байгаа юм. Шодрог бус юм биш үү? Өвч хоёглаач өнгөл цайхаад өнөө. Хор цасны өстөчхөн шүү дээ. Тэрнээс сэтгэж гэрсооц бариж эхэлжээ. Нөө. Тэнд төрхөн говл хязгаараа жаахан төлжээ гэж хэлбэл болох. Болно. Тэгвэл өн оршихуй гэдэг чинь та нарт өгдгөн алхитын өгчхөд байгаа юм босоо ягаад илүү гавх гэд байгаа юм. Охож мэнэ утхыг задлаад хэл. Ойлгож байгаа бол яг тийм хэрэгцээтэй бүх юмыг бол өгсөн байгаа. Ягаад илүү дэлгэл байгаа юм бэ? Тэрхэн гавл өгчээ
Түүнийг тэлэх нөхцөл дэвсчээ байгалийн толгон шаардалтаар мөн оройтон амьтнаас дутуу арьсмах бядуу өгөгдөл зүй чинь мөн бэлэг бөгөөд дэвсээ шүү дээ. Түүний учир тэрхүү говьл тэлэх их эрхийг олжээ. Ард нь хариуцлага байж л байгаа. Тэгвэл төнхөд байхаасаа илүү энэ тарихын доторхой төнхвөл дэргүй юу л гэж хэлэх гээд ядчихсан. Тэгэх үдий бай. Таарисууд орон зайгаа ажирхаа болж цаг хугацаанд эзэн бус болжээ. Хариуцлага гэдэгт нь харин даяарын ухаанд орхигдож эрхээ эдэлэн ихийнхээ хэвлийг төнхчих болжээ. Отох төгөлдөр босч гэлээ отго агуулж байгааг өрсөд олдохой. Харах чигийг чинь харуулад өгөөлөө. Эхлэх цэгээ өөрөөсөө хатгаж эзэн эрхээ атгах тухай хэлэх зүйл байна. Энэ утга санааг бол томоохон босод онгод дээдс арай өөрсдийнхөө үгээр энэ утга санааг айлчилж байсан. Нэг ч удаа биш баг хэдэн жил ч гэсэн ярьж байгаа ч гэсэн хүмүүс нэг бүрэнтэй тосоо бүрэнтэй ойлгоод Та өрөөсөө дүүлдэхгүй байхаар бид сүнснүүд үгэлэхээс өөр яах юм? тэгэхээр яг хөө зүгээр миний бодож байгаагаар бол хэлж байгаа үсэндээ жоохон бүгэн буруу байгаа юм болоо. Үгүй, утга төгөлдөр нэгэн айлтсан бүлгөө. Гэхдээ хүмүүс Тэгэж борлуудын хөлийг өгөөсгөл буцаад хийх үгүй. яг зүгээр энэ бодож штеп. Ягаад буурлууд үг хэлээд байхад одоо утга төгөлдөр үг хэлээд үр дүн ингээд айлттай гарахгүй байна. Гэх юм бол анхнаасаа хэлж байгаа утга нь яг хөө Үгүй байна. Шүбикас окей тасч. Бид нар үйлдэхгүй байна. Гэхдээ анхнаасаа хэлж байгаа үг нь энэ хүмүүсийн тарих гавраланд нь таараагүй үг байсан болохоор энэ нүглөө үзүүлэхгүй байгаа юм болоо гэсэн нэг тийм бодол төрлөө. Хэл хязгаарыг чинь дагуулах гэж чирэж байна. Хэл хязгаараа дагахгүй хэвтээд байна. Эсвэл та бүхний үг хэл хязгаар давцсан болохоор нөгөө хүрх хэстэй газар хүрээгүй юм болоо. Тэгээд яах юм? Дотроос нь ойлгох юм уу? Дотогшин чирэх юм уу? Үгүй дотогш гэхээсээ яг энэ байн дээр таарсан үг гэдэг үг юм байна. Таарвал дэвшил ахиж гарах уу? Манай шинжлэх ухаанчдаас юугаар ялгах юм? Тэд чинь оршиж байна. Бид илүү үзбэз. Ийм санаа байдаг шүү дээ. Хүнд юм захиж хэлж байгаа бол тэрийг бүрэн гүйцэд ойлгомжтойгоор захиж хэлэхгүй бол хагас дотоо ингээд өөрөө юм бодчиход нэг юм хэдөө төгөөд нөгөө бүрэн гүйц таниаг болохоор өөр юм аваад ирдэг. Тэгэхээр яг хэний буруу орж таарч байна гэх юм бол анхнаасаа утга санаагаа нөгөө хүнтэй бүрэн гүйц ойлгуулж чадаагүй хүнийх нь буруу болж байгаа юм болоо. Өдөр хүртэл Бид ойлгуулахын тулд таарсуудтай нэг хөвшөнд бууж ирэх хэрэгтэй гэх гээд байна. Тэгэж байж ойлгоно шүү дээ. Тэгвэл бид тэр 5 хязгаараас чинь 1 сантиметр гадагшлаад наашир хэмээн дуудвал тэнд санаж сэрж байгаа өрсөд алхам хийх бүлгөө. Тэгэж тэлдгээс ухаанд чинь ухаан ундруулж тэлдгээс өмнөөс чинь ухаан ундруулж
тэлдэггүй юм үрэн баг багаар татна. Алхах эсэх нь өөрөөсөө эрх бөгөөд хариуцлага болго. Эрхийг нар туслаа гэж үзвэл энэ бие дээр чинь сүс бэд цааш сүүдэр болон харин хойлбол хариуцлага дарж байгаа тэр эсрэгээрээ хариуцлагыг нар хэмээн зориулж болно. Ялгаагүй эргэлт жамын тогтолцоотой юм. Санаж сорьсон өрсөд цөөдөж байгаа нь онгод бидний буруу ажээ үгээ зүйтэй ойлголж чадсангүй үйлдэл сайтар хөтөлж дийсэнгүй мөн үү? Хэрвээ үйлдэл бүтлэхэн та бүхний өөрөг даалгавар байсан бол хариуцлага байсан бол нөлөө ямар үр дүнд хүрсэн бэ гэдгээр бодоод үзэх юм бол тэгж хийж бас болох хаа. Гэхдээ мэдээж нөгөө талаараа амьд гарч байгаа бид бүхэн Нэртэйгээр нь би амаа ангааж бай та миний ам руу зочлоод хийгээч гэд хэлчихэлтэй. би бол тэгж хэлэхгүй. Оюун ухаанд хүмүүн өдий зэрэгтэй сантиметр асгаж чадахгүй бол тэндээ түгчээтэй үлдэсэн нь бараг зөв байлгүй. Энтэй олонх буурлууд санал нийлэхгүй ч би бол тэднийг жамын эргээс тэндээ засаг хэлцүүлэн зогсохын жимээр мөрлөх өрсөд гэж үл тоож ард хаяна. Энэ миний санаа. Гэвч энэ үгийг дуулаж буй өрсөд алхах гэд тэмтчиж буй гэж би санаж байгаа тул өрчий тэднийг урмаар бүү няцаа. Үгээр бүү няслаад бай. Мэдээ. Арснасаа нөгөө харилцан яриа үсэх хэрэгтэй гэж ярьжсэн болохоор би бас Тэгэхэд зэмлээд байна уу? яг тэр өөрийнхөө өнцгөө бас Тэгэж байж асдагч юм бэлүү хэм мэдэлээ. Өөрөөр чинь сэтгүүлж өөрийн чинь дэргэд бууж ирээд өдөө ийшээгээ хэмээн чирээд явахгүй бол жоохон зандарна байлгүй дээ. Зөвшөөрнө бидтэй. Өдөө өрсөд ийм ортодан тухалтаж дийлхөө өшөө цааш нь дэлгэр өсхөө. Өнөөдөртөө ингэж босхоо. энэ таны талаас болоо. Яа тэгэхээр энэ бичээрийг би 2-3 ч хувааж олно. Тэгэхээр нэг өдөрт нь эхний хэсгийг оруулаад дараа өдөрт нь дараач хэсгийг оруулаад явахад талаасаа тэгэхээр бол нэг тух алдахгүй болоо сонсогчд нь. Болон таны тух алдаж байна л гэдэг. Миний тох маш алдагдаж байна. Миний улааж одоо хүмүүн олон сонсоод яана энэ юу гэнэ мэдэхгүй шулганаад тастай. Огтас зүрхгээ чинь хаяад алсын алсад отчихсан бяцхан бүжин шиг амьтантай юм. Би өдөр өнөөдөртөө дуусгая гэж санаж байна. Яагаад гэвэл ирээд байвал дуусахгүй ихшид бидний хүлээж байна. Яраад яах өнөөдөртөө ядаж нэг очиг зэнгэлага тайлахын ерөөлөр гэж байна. Жил гоншиг. Дараа Зөө үлдээсэн утга дондор хөөрнөсөн хөөрнө үргэлжлэх тул хоорсод санаага бүү чилээх том
Бас вэ? За.